Хүүхэд байхдаа зуны амралтаар хөдөө байдаг эмээ дээр очдог байлаа. Өглөө болгон эмээ ундаа уугаарэ гэж холоос дуудана. Баярлаа л гүгээд очиход ундаа нь унд байсныг мэдээд нэг л хуурдагдсан юм шиг санагддаг байж илээ. Гэхдээ одоо бодоход тансаг өглөөний цай удаг байжээ. Жишээ нь цүү таргаар зуурж хийсэн зөөлөн борцог иддэг байсан. Нэм гараг болгон 7 хоног идэх борцгоо бөөнөрөө хамт суужгаад хийдэг байсан. Сайхан хийцтэй цайн дээр хідэн борцог идээд л өглөөг ирч хүчтэй эхлүүлдэг байлаа. Борцгоо нойтон өрөмтэй хамт идвэл амт бол ярих юм байхгүй тансаг. Өрөм гиснээс сүүгээр зуурсан 13 дээр яг аягныхаа хэмжээгээр өрөм хийж иддэг байсан. Өглөө болгон тогоод өрөм шинэ өрөм гардаг байсан болооч тэрөө өрмийг бол баавартай идэн штэ. Хаяа бас гамбир хийн. Гурлаа бүлээн усаар зуурч илдээд шар тос 9 чихэр тарааж дүрхээд тэрийгэ дахин нэмгэн илдэж хийдэг. Би дагаж хийсэн чинь саржинсан хатуу гамбир болчихлоо. Гэхдээ амт бол байна. Бас талхан дээр маасал тавиад 9 чихэр дүрхэж идэн. Зүгээрт нэг дүрхэхгүй заавал буцаагаад 9 чихрээс савруугаа асгана. Энэ бол тухайн үедээ алтан дүүрэн байсан гэд өглөөний цайтай холбоотой сайхан дурсамжууд зөндөө байна өө. Манай гэр бүл Монсын 100 настайраа гэдэг сайхан нэртэй монгол цайг зунаас хойш хэрэглэж байгаа. Улаадаггүй, гашуун амтгүй, нэг утаараа сайхан өтгөн хандлагддаг маш гоё амттай цай. Цайг өдөр тутамдаа хэрэглэснээр эрүүл мэндэд маш их ашиг тустай. Холестериний хэмжээг бууруулна, зүрхний хэмнэлд сайнаар нөлөөлнө, шингэн нөхөн гэж дурдаад дуусчихгүй. За тэгээд та бүхэн минь бидний уламжлалт соёл болсон эдэний дээжээрээ сар шинээрж очиж гීжтэй амттай сайхан цайгаар дайз сайхан шинлээрээ.